Та бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод аж төрж байна. 300-ны төвхтэй нийслэл хот маань хөгжлийнхөө аль шатанд явна вэ? Бид энэ сэдвээр төрөл бүрийн мэргэжлүүдийг урьж нийслэл шийдэл нэвтрүүлгээр ярилцах болно. Сайн бацгааны үзэгчдээ нийслэл шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За үзэгчид та бүхэн мэдж байгаа бид нэвтрүүлгээрээ хотын хөгжлийн ирээдүйн шийдлийн талаар ярилцж байгаа. За ингээд хот гэд ярихаар яах аргагүй л одоо дүүргүүдийн асуудал руу ингэж орж ирнэ. За бид энэ удаад сонгон хайрхан дүүргийн тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн захирал, за сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч Мөнх Батыг урьж студидтэй ирүүлсэн байгаа. Ингээд хотын хөгжил, дүүргийн хөгжилгээ яриадахаар одоо манай хамгийн олон хүн амтай нийслэлийн сонгон хайрхан дүүргийн хэмжээнд те таны одоо удирддаг энэ сонгон хайрхан дүүргийн тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн ажил төрөлтэй ингээд салшгүй холбоотой явнаа. Та бүхэн одоо шинээр ямар ажлууд төлөвлөж ажиллаж байна вэ? За баярлалаа. Юуны өмнө энэ хотын одоо хөгжлийн энэ сайхан нэвтрүүлэгт өрнө оролцуулсан та бүхэнд танай төлөө зам төлөнд баярлалаа. Хэлж байна. Бидний яг одоо миний хариуцдаг ажил бол одоо хотын хүн ам ихтэй тэгээд дээр нь хотын захын дүүрэг гэдэг утгаараа бас хамгийн олон бас нүүдэл судалтай манай сонгон хайрхан дүүрэг хүн ам ихтэй энэ дүүргийн иргэдийг одоо бас ховгүй эрүүл орчинд амьдруулах их тийм буянтай ажлыг миний хамт олон хийдэг байгаа. Тэгээд сая сар шаны өмнө бид нар бас шөнийн тээвэрлэлтийг хотоос бас санаачлаад бид нар хийж үзлээ, нэвтрүүллээ бас их болж байна, боломж юм байна. Өдрийн одоо тэр төвчрэлтэй цагаар бас шөнийн цагаар хог тээвэрлэлтийг хийж туршиж үзэж байна. Парк шинжилтийн асуудал жоохон тутмаг байгаа ч гэсэн айлуудтай хурж хоггүй эрүүл амьдрах одоо тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид нар ажиллаж манай дүүргийн иргэднүүд нь одоо юу гэдэг юм бэ? Төрийн одоо үйлчилгээний байгууллагууд нь талаар нэг тарчихсан. Ханы материалд одоо жишээлбэл хөдөлмөр халамжийн түн нийгмийн даатгал нь гэхэд одоо юу гэдэг 62 дугаар сургуулийн энд ч гэдэг юм уу. Тэгэл байгууллагууд нь ингээд талаар нэг тарчихсан. Тэгээд одоо энэ асуудлыг шийдэж бид нар дүүргийн одоо шинэ төв барилгын одоо ажил одоо энэ нанд ашиглалтанд орно. Тэнд маань одоо дүүргийн үйлчилгээний бүх байгууллагууд тэр байранда төвлөрөн. Тэгэхээр иргэд маань нэг дороос үйлчилгээ авах гэж. Тэгээ хамгийн дээд давхарт нь бид нар 20-ны ордон байх гэж. Дээр нь одоо соёлын төвтэй болгож байна. Соёл урлагаар дамжиж иргэд маань, залуучууд маань одоо ялангуяа ярддаг залуучууд одоо очих газаргүй байна. Тэгэхээр одоо залуучуудаа хөгжих юм үзэж хардаг. Өөрсдөө секс дугууланд одоо хамрагддаг жүжигчин бол урлагийн хүн болох үйл хаалгын их соёлын төвтэй болгож байна. Нийслэл шийдэл нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Тун удахгүй бид иргэн уулзъя. Royal Peak Entertainment Media Group та бүхэндээ хэрэгтэй бүхнийг танд хүргэх богц худалдааны суваг. Нийгэм улс төрийн мэдээллийг халуун цэгээс нь хамгийн түрүүнд хүргэх Сэдэв ТV. Эрүүл амьдралын хэв маяг, зөв сонголтыг танд уламжлах Гэгэ телевиз. Хүүхэд залуусын боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийх Оргил ТV. Entertainment ертөнцийн дэх сонин содон шинэлэг бүхнийг танд сонирхуулах RP Entertainment суваг. Хөгжмийн ертөнцийн шин соргог бүхнийг танд шууд хүргэх Дуу шүү гэсэн 6 сошиал сувгийг санал болгож байна. 21 аймаг болон дэлхийн 8 улсад манай төлөөлөгчид мэдээлэл, нэвтрүүлэг, контент бэлтгэн 8-аас 22 цагийн хооронд 700 мянган хэрэглэгчид шууд хүргэн ажиллаж байна. Амжилтын оргил өд хамтдаа Royal Peak Entertainment Media Group. Нийслэл шийдэл нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид энэ удаад сонгон хайрхан дүүргийн тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн захирал, сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч Мөнх Баттай ярилцж байгаа. Тэгэхээр танай дүүрэг бол олон хүн амтай, заавал хөдөө орон нутгаар шилжин иргэсэд бас олон байдаг те. Тэгэхээр энэ ер нь хотын мэргэжлэнүүдтэй яриад байхад бол ард иргэдийнхаа сэтгэхүйг өөрчлөх бол бас нэлээд амаргүй байдаг болтой юм те. Тэгэхээр энэ утгаараа хөдөө орон нутгаас ирж байгаа ард иргэдийн соёлжуулах гэдэг юм уу, ухамсар сэтгэл зүйд нь нөлөөлөх ийм ухамсарын ажиллагаа бас хийх шаардлагатай л болдог баг. Энэ тал руу хийж байгаа ажлууд бас юу гэж вэ? Би түрүү хэлсэн манай дүүрэг маань татаастай дүүрэг байдаг.
одоо юу гэдэг юм бэ? Хэн нэгний одоо Ер нь бүхэл дүүрэг татаас авдаг байх тий. одоо үгүй юу? сонгон хархан дүүрэг маань бусад дүүргээ бодвол аж ахуй нэгжүүд их багтаа. Одоо жишээлхэд Октябрийн орон байжгаад одоо Баянгол сонгон хархан гэж хуваасан ба. Тэгтээ аваачаад Баянгол дүүрэгтээ ихэнх юу нүүлдээгээд сонгон хархан дүүрэгт одоо жишээлхэд хар хорин гэдэг Баянгол дүүрэгт орж идэг, арх уугаад ийшээ согтохороо сонгон харханд орж идэг, хогоон сонгон харханд үлдэж идэг. Ингээд нэг иймэрхүү байдаг байхгүй. Тэр гурвалжингийн зах тээч мэц гэл ингээд бүгд Баянгол руу. Тийм. Тэгэхээр манай дээр татвар юу үлддэг гэхээр одоо гурил мах одоо талхч хэрмэхэр гэдэг юм уу тэр том байгууллагууд бол улсын татвар руу явчихна. Биднэрт бол том захгүй бол хангаа зах нэг модны зах байдаг шүү дээ. Тэгээд нэг хідэн түүц лангуу тэгэл буу нохоо шууны татвар гэл нэг тиймэрхүү. Тэгэхээр бид нар бас тийм татвараараа том дүүрэг гэдэг боловч бас нарийн ийм асуудлууд байдаг л байна тий. Тийм байхгүй юу. Тэгээд тийм учраас бид ард иргэд рүүгээ чиглэсэн тэр таны асуудаг асуулт маш зүйлдээ одоо тэгэл хогоо тий хаяхаас ахуулаад л одоо янз бүрийн одоо нийгэмших тий хотчих гэж нэг юм яриад байдаг шүү дээ. Тэгээ манай иргэд бол бас харьцангуй мундаг болж байгаа шүү. Одоо бас нэгэндээ хариуцлага шаардлага тавьдаг болж байна. Энэ чиглэлээр ч гэсэн бид нар бас ажил хийж байна. Соёлтой бай одоо фэйсбүүкээр одоо юу гэдгийг хогтой алдаршуулъя, хог хийсэн хүнийг одоо бас зургийг авч тавья энэ төр гэл янз бүрийн ажлууд зохион байгуулж байна. Харьцангуй бас их гайгүй. Гэтэ бас сайнны дунд муу баг. Тэр хотын зах руугаа нөгөө шилжилт хөдөлгөөнүүд маш их орж ирдэг, дураараа хурж ирээ буучдаг, гууж алганы ирмэг дээрээ буучна, үер усанд орчих гээд байна. Тэгээл эргээл нөгөө бид нар одоо юу гэдгийг одоо живлээ бид нар тог алга байна, одоо ингээд одоо хэддүгээр зуунд амьдарч байна, тоггүй байна гэл ингээл эргээл төр захиргаанаас нэгдэг. Тэгээд тэр алсад хурж ирж хогийн маань авсангүйг нь хогийг авах гэхээр одоо уулын орой дээр байна. Нөгөө машин техникийн үйл золонтой асуудлууд байна. Тэгээд захын би өөрөө захын хороолоос хорооноос одоо сонгогдсон учраас захын хорооны хөгжил гэж ярихаар бас хэцүү. Өнөөдөр сонгон хархан дүүргийн 32 дугаар хороонд гэхэд одоо ах үйлчилгээ гэж юм байхгүй шүү дээ. Аптекаас эм авахын тулд 5 шаардлагын өрх ч юм уу. Одоо энэ жил харин сургууль баригдаж чинь эх жил ашиглалтанд орно. Тэнд амьдарч байгаа хүүхдүүд наашаага сургууль зоох гэж бол юм хэцүү байлаа. Нийтийн тээврийн асуудал хүнд байлаа, тог захиргааны асуудал хүнд байлаа. Тэр лүү хөгжил аваачиг үл нэг л юм байгаад байна. Би бас энийг урд нь бас ярьж л байсан. Тэгээд одоо бас болдгоо л юм шиг байна. Тэр та нар мэдэндээ одоо ингээд төдөө явахаар ингээд 22-ын төвчөөгаараа ингээд явахаар бүр ингээд хідэн гаагаар нь хашчихсан том газрууд байна. Тэгээд газрынхаа хуулиараа 2 жилийн дотор одоо юм хийхгүй бол тэрийг хурааж авнаа л гэж байждаг. Тэгээд одоо хураалгадгүй ашигладаггүй. Залуучууд маань бас тэр эмэлт дээр ч юм уу тэр одоо арь ширний бизнес хийгээд ч юм уу одоо Солонгос яваад 5 цаас болоод ирж штэ энд. Тэгээ юм хийхээр газар байхгүй. Тэгэд газар тэр том газруудыг чинь хэрвээ хурааж аваад тэр залуучуудад жижигээр нь чи амьсны үйлдвэр барих юм бол чамд нэг 50 чи 0-ын цасны үйлдвэр барих юм бол чамд нэг 50-гаа хоогаад өгчвөл тэнд ажлын байр. Тэнд чи нөө хөгжил. Тийм гарц харагдаж байна тийм. Тэгээ уг нь бол тийм байхгүй. Тийшээгээ тэгээд ус яд идэд бүтцэн байж гин тог нь байж гин тий. Тэгээд тэнд жижиг үйлдвэрүүд очвол манай дээр 32 дугаар орооны иргэд яах нь ажилтаа болчих нь. Тэрийг дагаад суурьшил бий болно. Тэрийг дагаад суурьшил бий болохоор яах нь. Нөгөө сургууль цэцэрлэг ах үйлчлэг гэдэг чинь угаасаа нөгөө бизнесийнхаа маань бариад эхлэв шүү дээ. Орлоготой байхын тулд тийм ээ. Тийм учраас одоо тийм асуудлууд их байна тий. Тийм учраас одоо тэр юу гэдгийг одоо илүү амьдрахынсан гэж бодоод байгаа тэр нэг актер газар томоор навчаад юу ч хийж чадахгүй байгаа хүмүүсүүд бол өчмөр байна. Юу гэдгийг зүгээр дутууг амьдрах сайх шүү дээ. Илүү амьдраад яах. Энэ бусдын төлөө, эх орныхоо төлөө тий. Энэ одоо тэнд ажил амьдрал хөгжил явуулахын төлөө. Тэрийг ч гэсэн төр ус төмөр нүрээ гаргаад хургаад авчих хэрэгтэй. Ягаад гэвэл тийшээ хөгжил явуулахын төлөө. Нийслэлийн захын дүүргүүд хөгжих хэрэгтэй байхгүй. Тэнд төврүүг шигдэх биш тийшээгээ
ажил амьдралтай болж тэгвэл энэ нөгөө төгжрөл гацаант ч гэсэн нэмэртэй байхгүй. Ажил тэнд байна. Тэ? Төв рүү биш цаашгаа явж би ажилдаа явъя гэдэг. Нийслэл шийдэл нэвтрүүлэг үргэлжилж байна. За сүүлийн үед бол ингээд төрийн албан, тогтчил үйлчилгээний албан чилгаагүй залуучуудыг бас нэлээд орж ажилладаг болсон байна тий. Тэгэхээр залуучуудын энэ хүчийг ашиглах, боловсон хүчнээ сайжруулах тал дээр та бүхэн бас ямар бодлого эргэлт юм бэ? Хог ачна гэдэг бол тэр болгон одоо юу гэдгийг настай хүмүүсүүд хийгээд байдаг ажил биш л дээ. Нөгөө нэг хүнд юм өргөн барина гэдэг бол бас залуучууд голдог. Гэхдээ залуучуудаа бид нар чинь барьж ажиллуулна гэдэг чинь тийм үстэй. Тэр болгон хүн чинь тэгэл хог идэл мамраар нунстаас ороод ингээл яваад байхыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр нийслэлээс барьж байгаа бодлого бол ачигч нарын цалин 800-аас дээш бай. Жолоочуудын цалин 100-аас дээш бай гэж. Дээр нь бид нар юу гэдэг залуучууд руугаа чиглээд нөгөө цалингийн зээлийг манай ачигч нарт олгож өгөөч гэдэг банкнот төсөлтэй байдаг. Тэгээд цалингийн зээл за миний дуудаа юу гэдгийг энэ байгууллагт ажиллаж байна. Том тэрэг байна. Тийм үстэй чи бензин тасаа хийгээд ажлын биш амралтын өдөр яваад хаарах чулууга татаад одоо бас нэг байшинтай болоо. Тэ? Одоо ингээд амьдралтай болоо. Энэ зунаас бид нар бас ингээд ажилчдын хашаа гэж юм татъя гэж. Тэгээд тэндээ ажилчтай болох. Тэгэхгүй бол одоо хөдөө оронтохоос ороод ирсэн залуу айлд амьдрал ажил хийгээл те бас ингээд нэг гэр бүлтэй болж гэхээр нэг хүн аваад юунд орчиж болдоггүй ч юм уу. Тэгээ сая бид нар бас 10 жилийнхаа ойгоор 3 залуу ажилчтай гэр болгоч одоо орон гэргүй одоо тийм ажилчтай. Энэ бол бас залуучуудыгаа бас ажилд орлуулах хэрэгэд бодлого барьж яваа юм. Цалин мөнгө жоохон өндөр байхгүй бол ялангуяа зуны цагт бол өдрөөр нь цалин өгдөг барилга марилгын ажил хөөгөө явждаг. Тийм учраас бид нар тэндээс ажилчдаа яаж авч үлдэх вэ гэдэг бол бас санаа зовоосон асуудал гэдэг. Та бол одоо сонгон хайрхан дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч хүн. Тэгэхээр ер нь ойрын үед гэдэг юм уу одоо сонгон хайрхан дүүрэгт хийж хэрэгжүүлэх бодлогын ямар зүйлүүд яригдэж байна те? Бид бол хамгийн гол ярьж байгаа юм маань өөрсдөө одоо юу гэдэг татвараараа өөрсдөө санхүүждэг татаас авдаггүй дүүрэг бол санхүүгийн үед бие даа гэсэн зорилго тавьж. За. Одоо энэ маань юу гэж юм гэхээр аж ахуй нэгжүүдэд дэмжиж тий татвар одоо өгдөг юу гэдэг юм бид нар одоо бизнес залуучуудад дэмжиж дээрэс нь одоо манай тийш бас гарцууд харагдж байна л да одоо шин техникийн зах маань тийшээ нөгөөд очиж байна. Энийг бас бодлогын хэмжээнд дэмжиж бүх одоо машин төрөл техник зарах одоо боломжтой. Дээрээс нь тэрийг дагаад төрийн байгууллагуудад тэрэндээс ч нэг тэмдэгтийн урамж гэл янз бүрийн юмнууд надаас дүүрэг рүү орох жишээтэй тийм. Үүний дүүрэгт өөрийгөө дэх одоо санхүүжилттэй болох ямар л шийдэл ямар л гарч байна бид нар тэрэн дээр бүр ажлын хэсэг гаргаад төрийн сан одоо татвар те бодлогын хэмжээнд бид нар ойрын хугацаанд ер нь энэ чиглэл рүүгээ хэвдүүлээ маш сайн төлхөө ажиллая. Тэр нь гадны дотны байгууллагуудаас хамтарч ажиллаж манайх чинь юу гэдэг юм бэ амжиргаа нас баталгаажих амьдралын баталгаажих төвшингээр доогуур орлоготой иргэд тэднийг н өрхийн амжиргаа тэгээд жижиг бичил бизнес эрхлүүлэх тэр чиглэл рүү бас нэлээд ажил зохион байгуулж байна. Бүтээн байгуулалтын хувьд бол энэ 4 жил чамгүй асуудлуудыг зохион байгуулсан. Дээр нь одоо энэ ирэх жил дутуу байгаа замын асуудлууд сургууль аслагдсан сургуулиудын одоо хүүхдийн зөвөрлөх тээврийн хэрэгсэл одоо яа гэдгийг жишээлхэд одоо 32 дугаар ороогаар аваад үзэхэд нөгөө хүмүүсүүд том хашаа ирсэн гэсэн шүү дээ. Тэр нь сургууль барих гэхээр газар байхгүй болгоод бүр цаанд хоргоны санг ачаад газар бол барьж байгаа байхгүй. Тэгэхээр наанаас мал урдахаас ч юм уу баруун тугнаас ч юм уу сургууль руу явах боломжгүй болчихж байгаа байхгүй. Хотоос өглөө автобус урж ирээд хамгийн цаанаас хүмүүс аваад хот руугаа л явдаг болохоос ш
эндээс хүүхдүүд аваад ишиг явна гэдэг аяг өндөрлөлтөй болчих. Гэх мэтлэнгээр одоо шийдэх асуудлууд бас мундахгүй зөндөө байна. Асуудлууд бол зөндөө. Гэхдээ бол асуудлыг шийдэхэд гэдэг юм хамгийн түрүүнд чөдөр тушаа болж байгаа гэдэг юм уу? Зайлшгүй л одоо энийг хэлж ярихгүй болохгүй өөр ямар асуудал байж болох. Одоо нэг яриад байгаа миний л нэг асуудал байхгүй юу? Тэнд үйлдвэрлэлүүдийг бий болгоод тэнд бизнесүүдийг дэмжиж бид нар өөрөө өөрсдөө санхүүжүүлдэг, татаас авдаггүй болохын тулд тэр том газруудыг улс аваад нэг үгдгийн газрын хуулинд ч гэдэг юм уу одоо журам гаргамаар юм надад тийм санагддаг байхгүй. Хавар нь газрыг өгдөг. Намар нь юм барихгүй бол буцаагаад авдаг. Тийм үү? Бүр яадгийн хадгаламжийн дэвтрийч үзье. Мөнгө байгаа юм. Энэ дээр түлжи намар хэд юм барь. Тийм үү? Тэгэх юм бол тэр одоо газрын 8 зогсон шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүмүүс яриад газрын 8 их байна л гээл болдог ч юм уу хардах хэрэг нэрэгдэд байгаа учраас тийм шүү дээ. Тэгээд тэгвэл тийм алга болох байхгүй. Тэ? За нээлттэй энэ газрууд нь байж. За шамд мөнгө байгаа юу? Хөрөнгө оруулалт байна. За чи үйлдвэрээ барих уу? Барина. Хавар газар олгодог сар 3 сард ч гэдэг. Бүр ингээд өөрчлөлт ороодмаар санагдах байхгүй. Тэгэх юм бол тэр зах хөгжин. Тэгэх юм бол тэнд аж ахуй нэгжүүд бий болно. Тэнд татвар төлөгчнөр бий болно. Тэгжээж бид нар сонгон хайрхан дүүрэг маань өөрөөгөө санхүүжүүлдэг болж бие дааж дүүрэг хөгжих ёстой байхгүй. Тийм л гарцал надад харагддаг шүү дээ. Таны яриаг сонсож байхад ингээд яах аргагүй л олон асуудал байдгийн байна л да. Тэр онцлогтой байд юм байна. Тэгэхээр захын хорооллын гэлтгүй ер нь иргэдийн та бол иргэдийн хурлын төлөөлөгч хүн те. Тэгээд танаар дамжуулаад ч юм уу ер нь иргэдийн одоо төлөөлөгчөөрөө дамжуулаад амьдрал ахуйд нь ямар асуудал байх болохгүй байна гэдэг оролцоо санал шүүмжээ хэлж байгаа. Тэгээд тэднэр нь яг шийдвэр гаргаж байгаа хүмүүст хүрч байгаа энэ процесс ямар байна гэж та харж байна? Иргэд маань юу гэдэг мэдээж л амьдрал хагас агуул буцалж байгаа учраас төрөөсөө нэхэх юмнууд зөндөл байна. Бид нар чи иргэдээ сонсъё гэж аян зохион байгуулалт иргэдээ сонсоод тэндээс гарсан шийдвэрүүдийг шатны улсын хурлд шийдвэрлэхээр улсын хурлд нийслэлийнхийг нийслэлд өөрсдөө шийдэхийг нь өөрсдөө ингээд хувааж аваад л иргэдийн хурлаас зохион байгуулад л иргэдээ сонсохоо энэ жил болгон хийж зохион байгуулж уулзалтуудыг зохион байгуулж иргэдээсээ санал хэлтийг аваад явуулж. Дээр нь иргэдийн маань одоо нэг талдаа бас иргэд маань айгүй мундаг болсон шүү. Яавал нийлж байгаад одоо энэ хороогоо хөгжүүлж хүнтэр гэсэн санаас наачлахуудыг бас айгүй их гаргадаг гэсэн шүү дээ. Солонгост тэр юудэмдээ солонгосын хөгжилд одоо тэр нөө шин тосгон гэдэг иргэдний өөрсдөө нийлээд улсаас нөө цементийн нөгөө тосгоноо тогтжуулаад эхэлсэн би нэг солонгос сургалтанд очиад суучаад тэрнийхээ презентацийн бичлэг юм хорооныхоо иргэдэд аваад үзүүлээд ингэж хөгждөг юм байна. Бид нар зүгээр төр засгаас нэхэд суух биш. Бид өөрсдөө юу хийж болмоор байна вэ гэдэг. Тэгээ бид нар хамтраад ногоон төгөл гэдэг нэг манай тэр 32 дугаар хороод аслагдсан болохоор хүүхдийн тоглоомын талбай малбай гэж юм бол байхгүй шүү дээ. Тэгээд нэгийг санаачлаад хэдүүл өөрсдөө иргэдийнхээ оролцоотой хийсэн байхгүй. 1000 төгрөг өгөхнөгөөд өөрсдөө биеэрээ ажиллаад тэгээ манай байгууллагын бас залуучууд оролцоод тэгээ саксны талбайтай сүдрөвчтэй модтой хөлбөмбөгийн талбайтай ингээд ногоон төгөлгээд гадуур нь бас хөрхөн хашаа бариад зураг зураад төр захиргаанаас нэгч төгрөг аваагүй өөрсдөө байгуулсан. Тэгэхээр тэнд чинь нөгөө хүүхдүүд маань тоглоод сакс тоглоод нөгөө юу гэрэлтүүлэг энэ төр хийгээд тэгснөө төргөний машин энэ төр чинь нөгөө баримжаалах юмтай болсон шүү дээ. Тэр нөгөө хүүхдийн тоглоомын талбайгаас хаашаа байна тэр нөгөө гудамжнууд чинь замбраагүй шүү дээ бас. Одоо ингээд хавар болоод ихлээр бас бодож байгаа тэр нэг осмос тогтоол гэдэг нэг гудам руугаа орохоор ингээд болдог. Хэдүүлээ 1000 төгрөгийн хүч гээд би бас хахад аян зарлаа гэж бодож. Айлуудаасаа 1000 төгрөг аваад тэрнгээр нь цемент аваад залуучуудтайгаа нийлж гаад тэр ус тогтоод байгаагүй яагаад цемент тэр хэдүүлээ нэг хайрах яаж чад ингээд хөрхөн зам тавьчих болдгоо юм. Тэр хүмүүсүүд л гэрлүүгээ орох зам. Тийм үст. Тэ? Гудамны зам. Бүгдөө л амьдарч байгаа юм шиг. Тэр гудмаа хэдүүлээ тогтчуулъя. 1000 төгрөг бид нар гараад л ус юм аваад үрдэг мөнгө. Тэр олон айлын 1000 төгрөг нийлвэл юу болдго юм бэ гэдгийг өөрсдөө бас хараад тэрийг бусдад харуулад
Тэгээд энэ жишгээр бас гудамж бусад хороодууд маань бас. Тий, иргэдийн оролцоо хандлагыг ингэж ашиглаж болох нь тэгвэл иргэдийн яг нөгөө бодлого боловсруулагч нарт хүрэх гээд байгаа тэр санаа бас яг цаасан дээр амьдрал дээр биелээ олж ийнө гэж би бас асууж байна. Ер нь олж байгаа шүү. За манайх одоо юм байна. Тухайлбал ингэж байна. За одоо ингээд тог захилгаангууд төчнөө өрөх байна гэд гаргаад ирчихсэн хүн хараханд өрөхт. За тэгэнгүүт юу гэдгийг сайд нь одоо улсын хурлын бодлогын төвшөнд яриад одоо юу гэдгийг эрчим хүчний сайд мад ч өөртөө сонгоно хараханд өрөхт энэ ажилласан шүү дээ. Ажиллаад за ингээд тог захилгаангүй өрхүүд байна. Ингээ дээрээс нь Австралийн ингээл одоо тийм хөрөнгө оруулалтуудыг татж авцраал тог захилгаан ингээл иргэдийг сонсоод иргэдийн сонсох аяныг зохион байгуулад иргэдээс гарсан саналыг энэ одоо юу гэдгийг том зам амын асуудал бол тийм ч дүүрэн нийслэх. За энэ бодлогын хэмжээнд дэшээ дүүргийн хэмжээнээс хэвтэрсэн байна. За тэндээс сонгогдсон төлөөлөгчдөд төр байгаа тийш өргүүлье гэл ажлын хэсэг ажиллаж байгаа байхгүй. За энэ дүүрэгдэх зохион байгуулах юм хэрэгтэй юм байна. Энэ шаардлага байна. За энэ үгдийн гудамд угаацсан байна. Энэ угаацсныхаа нөхийг нийтийн одоо юу гэдэг гудамд гаргацсан байна. Нойлоо хашаанаас илүү гаргасан байна. Гэхдээ гомдлол бол гомдол шүү дээ. Иргэдийн санал тийм. За энэ газрын алба зохион байгуул энийг татвал ийм ажил байна. Дүүрэг дээр хийж болохыг нь дүүргийн хилцэл албадын дарга нар бүгд хамт яваад яг газар дээрээс сонсоод за энийг танай хэлцтэй холбоотой та нар шийдвэрлэе. Гэт явчихаар айгүй үр дүнтэй бас. Хин ч гэсэн энэ хотод юу гэдгийг салхинд хог хийж ирээд амруу орчих гээд бултаж амьдрах бол бас тийм сайхан биш. Тийм учраас иргэн бүр хотын иргэн байхын тулд соёлтой, ухамсартай нэг нэгэндээ шаардлагыг тавьж чаддаг. Дээр нь хариуцлага маш өндөртэй. Тэгээд энэ хоттой бүгдээрээ сайхан амьдрья л гэж. За, танд баярлалаа. Баярлалаа. За бид энэ удаад сонгон хайрхан дүүргийн тээвэрлэл үйлчилгээний хэлтсийн захирал, за сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мөн хот өрөөдөө оролцлоо. Ингээ анхаарлаа хандуулсан үзэгчдээ баярлалаа.